Сонгон айхан дүүргийн 18 дугаар хороо өнөр орол. Өнөр орлын гудамж. Өнөр орлын хэсэгт ирээд Улаанбаатар хотын доктортой авто зам тээвэр төслийн координатор удирдагч Булгаа Дарга битээр ирээд Улаанбаатар хотын доктортой авто зам буюу англи хэл дээр complete street гэдэг нөгөө цогц гудамж гэж нэрлэдэг байгаа. Ягаад цогц гудамж гэж нэрлэгийг бол авто зам, явган зам, ногоон байгууламж, борооны ус зайлуулах байгууламжтайгаа цуг явж байгаа юм төсөл байж байгаа. Улаанбаатар хотод 5 байршил ийм цогц гудамжийн цогц гудамжигээс энэ жил бол 3 байрал дээр бол ажил эхлээд явж байгаа. Нийт дундаж гүйцэтгэл бол 15%-тай. Төсөл бол 2022 оноос эхэлсэн. 26 оны 10 дугаар сар гэхэд бол дуусна. Дэлхийн банкны ийм санхүүжилттэй. Менежментийн хувьд болохоор Дэлхийн банкны менежментээр тусдаа төслийн нэгжтэй ингэж удирдагдаж, ингэж явдаг ийм төсөл байж байгаа. Манай төсөл маань Улаанбаатар хотод анх удаага энэ complete street буюу жишг гудамжийг хийх гэдэг ийм төслийн хүрээд агуулга ороод энэ байгаа замыг шинчлэх ажил 2 зам дээр хийгдэж байгаа. Нэг нь бол өнөр орлын гудамж, нөгөөх нь бол Баян шөнийн гудам зам бидний ярьдаг геологийн төв лабораториос баруун зүүслэгийн хүртэл 5.6 км. За энэ өнөр орлын гудамж маань 2.8 км зам дээр одоо байгаа замыг шинчлэх. Гэхдээ зүгээр зөвхөн асфальтын шалхаас гадна доогуур уур амьсгалын өөрчлөлт эсэртэй байх юм улсын цайлах шугам болсон иж бүрэн байдлаар инженерийн шугамшуулжийг шийдэх. Явган зам, дугуйн зам, ногоон байгууламжтай байгаа. Тэгээд бас нэг онцлог байгаад байгаа нь бусад замууд бол ингээд зам, явган замаа хийгээд оршдог бол манай зам бүр яг энэ байрны гаднах айл орцоосоо гараад ирэх үүднийх нь талбайг нь хүртэл иж бүрэн гадна зогч. Өөрөөр хэлбэл манай complete street гэдэг нь ханаас ханы хооронд гэдэг концепцээр нэлээд юм өргөн цар хүрээтэй бас байгаараа онцлог. Тийм учраас бас энэ зураг төслөө босруулахдаа Финланд улсын Финок болон MCPC компани бас 23-аас 24 онд босруулаад ингээд 25 оноос эхлээд Max Road компани болон Arch Capital компани маань ажиллаа эхлүүлээд ингээд явж байгаа. 2.8 км-ээс хэдэн үеийн гүйцэтгэдэг? 15.9% гүйцэтгэлтэй явж2.8 байна. км газрыг яагаад өнөөдөр ингээд 9 сар болж байгаа дөнгөж 15% тавьж байгаа? За бэлтгэл ажил хэрэгсэн бид нар одоо энэ дээр зураг төслийн өөрчлөлт нэлийн юмуд орсон байж байгаа. Ямар асуудал гарч ирсэн? Одоо энэ 2.8 км дээр юу вэ? Хөр солих ажлууд байсан. Тэрэн дээр болохоор энэ одоо байгаа энэ замын хүчлтийн доотлолт цементтэй хүчлэлт гарч ирсэн байна. Энэ болохоор 2000 онд хийгдсэн тийм хүчлэлтэй. Тэгээд тэрнээс хамааруулаад одоо байгаа техникийн тохируулаад зурагслийн өөрчлөлт орсон. Дээрээс нь одоо энэ цементийн доотлолт бид нар ус зайлуулах энэ шугам хийж байна. За энэ шугамыг хийхэд бол нөгөө цементийг молдогдох гэдэг ажил гарч ирж байгаа. Тэрнтэй холбоотой бас нэлээ хүндрэл бэрхшээл болж ирж байна. Энэ яг өндөр бишэл бол харагдахгүй шүү дээ. Явган замаа яагаад хийхгүй байгаа бордюроо тавьцаа одоо ажлынхаа. Яг энэ талын хэсэг нэмэлт тайлбарыг дараа. Энэ одоо бас ахаад нөгөө савжийн ариутгын ажил яг энэ талаар ингээд явж байгаа. Тэгэхээр энэ хэсгийг нөгөө тэр айлын ажил хийсний дараагаар ингээд хавчилтын ажил хийгдээд явахаар учиртай жаа. Тэгэхээр цэвэр ус татваргын юм явж байгаа юм. Төсөл явж байгаа юм. Тэгэхээр тэрний ажил одоо бас тэндээс яг хүлээгдээд бидний бас энэ асуудлаар 6-7 сард бол энэ гүйцэтгчээс уулзаад нөгөө талынхаа явган зам яагаад бодлоо. Цэвэр манай дээр нөгөө явган замаа хийгдэхээр хүлээгдэж Аа. байна. Тэгээ энэ жил хэдэн хүртэл гүйцэтгэх энэ хэсгээ дуусахгүй юм 2.8 км. Энэ одоо ингээ 9 сар болж шүү дээ. Хугацаатай гэрээ байна. За энэ жил бид нар нийт төслөө 50% гүйцэтгэх гэж төлөвлөж ажиллаж байгаа тийм. Одоо бол манайх тэр нийт одоо 93 хүн хүч 30-аад хэрэгтэй ажиллаж байна. Ус зайлуулах гэсэн юм уу? Ус зайлуулах системийн ажил энэ бүгд дууссан байна. 100% дууссан. Одоо бид нэр хаштгаа 50 дууссан. Саяны манай хөрш компани хэдтэй шугам хийсэн ус зайлуулах юм? Ус зайлуулах шугам нь 30 диаметртай. HDP одоо. За бас нэмэлтээр хэлэхэд замын хөшлийн газар тээврийн цагдаагийн албанаас бас бүтэн зам хаалгахгүй хэсэгчил чаа гэж бас шаардлага тавьж байгаа. Тэгээд нөгөө хөдөлгөөний урсцынхаа тасалбаргүй байдлын хангалтаас тэр нь бас яг ингээд нөгөө хийцлийн ажлын төлөвөө бас тодорхой хэмжээнд биш төлөвлөгөөд хэн бэлээ таны? Балдангоо минь айгүй удаа явчихсан богино зам. Одоо ингээ хичээл сургууль зуны хөлөөр дуусч идэг, сургууль орохгүй хүүхдүүд ирж идэг. Хэдхэн метр газар энэ хэсгээр ингээд бордюроо тавиад явган зам энэ хажуудлыг туцалсан бол явган зам хийгээд их хэрэгтэй шүү дээ. Одоо энэ дээр айгүй удаан байна шүү дээ. Чи бусад газар дээр одоо замуудыг маш хурдтай тавьж чанарын өндөр түвшинд 24 цагаар хийж чинь өдөр шөнө ээлж чинь. Замын өчтүүд ер нь шөнө явж шүү дээ. Иргэдэг хөдөлгөөн садлахгүй. Танах дээр шөнө болохоор юм хийлээ. 2 ээлжээр явж байгаа. Энэ дээр нэг хүндрэлтийн за энэ хуучин бетон байна. Дээрээс нь энэ борооны усны шугамыг хийгээ явангууд энэ хавийн нэг доогоор сургацсан байгаа холбоо кабель цэвэрлсэн шугамууд гээд энэ асуудал айгүй гарч ирж байгаа. Ялангуяа Баян хөшөөний зам дээр нөгөө төлөлтийн хэсэг бол одоо тараасаад байгаа тэр чигтээ одоо 3 юм зэрэгцээд цэвэрлсэн шугам гаргажсэн. Энэ жил хэдэн сар хүртэл ажиллаад хэдийн 50% байна гэж байгаа шүү дээ. Ажлын 50% талын сэгэлж харих гэдэг юм уу? Талаараа замаа дуусгаад хийх юм уу? Аргачлан яах юм? Талаараа замаа талаараа дуусах, талж дуусах. Тий. Талаа дуусаад энэ жилийн төлөвлөгөөч хэдэн сар хүртэл ажиллая? Ер нь бол 10 сарын 15 хүртэл ажиллана. Баян хөшөөдөр хэдэн км лээ? 5.5 км. Төснөө ихсэн үү? Төслийн ажил явцсан. Сүүлийн 700 км дээр бороо ус зайлуулахын ажил хийгдэж дууссан.
хашлахны ажлууд хийгдсэн. Тэн дээр бас хөрс солих ажлууд байгаа даа. Хизээ хөрс солих ажлаа. Хөрс солих ажлуудаа хийгээд дууссан. Сүүлийн Одоо энэ жил хочид руу орох юм уу? хүчтэй ажил руу орно. Хочтой ажлынхаа одоо юу хэдэн километр хочид дуусах энэ жил? Өнөр Баянхуш хоёулаа нийлээд нийт ажлага 50% гинл гэж төлөвлөж байгаа юм. Тэгэхээр энэ дээр одоо 1 км 700 орчим Баянхуш өндөр бол нэг 2.5 км өдөр хэмжилтээ хийгээд очиад Хучлаа тий. Одоо хамгийн гол нь хучлаас өмнө нөгөө борооны ус зайлуулах систем гэдэг ажлаа бид нар маш болгоомжтой хийхгүй. Тэр доор нөгөө тэрвэрчтэй шугамд гараад ирсэн. Ажлын өндөртэй очиад байгаа. Зүрлэх компани хэлбэл Hello, nice to meet you. David from the city, Deputy Mayor. Checking the some work. Yeah, it's good. Yeah. Nice to see you coming here and what's happening here. Yeah, checking on site, what's going on there, what's the issue, Yeah. what's the current status of the work progress, what was the plan to complete this year, you know. I just heard that this is now it's the end of this summer season almost, so then only 50% of work is completed, you know. Now, as he mentioned, another 30% must be completed this year, but we only have 1 month. Yes. Yeah, that's the issue. That's why I am asking what was the issue. I've already invited the contractor for tomorrow to have a discussion on the work plan, Work plan. the new work plan. Yeah, new work plan. So this year we must complete this 50% of the all planned work. So now only we have 1 month, yeah. За юу тэгээд 2 ээлж гаргаад ажиллаад 50% дуусгана гэдгээрээ дуусгана. Тэгээ ер нь зуны дулаан улиралтай ямаа шахахгүй. Одоо ингээд сургууль цэцэрлэг ороод замын ачаал нэмэгдэж байгаа үед ингээд ажиллаа хийж идэг. Ер нь маш удаашралтай явж байна.